Сайн байцгаана уу? Асуу Megastars клубын холбон тоглогч төр мандах байна. За ингээд би та бүхэндээ өөртөө байнга авч явдаг болон байнга хэрэглэдэг 10 зүйлсээ танилцуулъя. За эхнийх нь болохоор миний iPad байна. Энийг би ажил болон тэгээд бусад чөлөөт цагаа бас зөв боловс өнгөрүүлэх, өөр сурч мэдэх зүйлс ингээд тэмдэглэж бичих. Ажилтайгаа олцоо ашигладаг байгаа. За дараачих нь бол энэ нуурын эндүү. Өглөө яарад гараад ирэх үед хувцас ингээд эндүүд жамжааг байх тийм тохиолдол бас гарна. Тийм үедээ би ажил дээр болон гадуур модоор явахдаа аль нэг газар орох хувцас эндүүдэд аваад явчихдаг байгаа. За энэ дээс бэлтгэл дээр ашигладаг. Гэхдээ одоохондоо нэг айхтар ашиглахгүй байгаа. Байнгын цүнхэнд явж яадаг. За өнөртөө усыг бас өглөө айхтар тэгж гэртээ цацж амжаагүй бас гадуур явахдаа бас хоолнд орсон дараа хоолны өндөө бас шингэлжтэй шүү дээ. Тэгэхэд бас ингээд байнгын цацаад хэрэглээд явждаг байгаа. За өглөө болгон би алим ямарчсан цүнхлээд аваад гараад иртий. Өдөр бас өглөөний цайнаа уусны дараа алимаа бас идэж идэг. Би амттай юм идмээр санаж байгаа алимаа бариад идчихдэг байгаа. За цаг байнгын зүүж идэг. Байнга хэрэгжилж яадаг зүйлс байна. Галын байнга бас хэрэгжилж яадаг. Тамхи татахгүй бас илүү янзын бас юм шатаагач юм бас нэг бус өөр нэг галгүй явж байгаа нь бас хэрэгтэй болж магадгүй ч одоо байнга явж байгаа. Дараа нь хайч. Хайчийг бэлтгэл дээрээ би темп юм уу эсвэл лент бас хайчлах бас нөгөө манай багийн тамирчид байна бас хайчны бас хэрэг гарч яадаг темпээ ажиллах гэдэг. Тэр байнга авч явдаг цүнхэнд бол байнга байж идэг зүйлс байна. За дараачих хомсны удаг бас хэрэгтэй дөрөвдөг болгон бас хомсоо авч яадаг. Тийм байгаа. Тийм тэгээд бас хэрэгтэй өнд нь бас хэрэг болох гэж байнгын цүнхэнд авч яадаг. За энэ маань чихвч байгаа. За чихвчийг бас ажил дээр болон бэлтгэлд орохоос өмнө болон бусад үедээ бас байнгын ашиглаж яадаг зүйлсүүд байгаа. За ингээд эдгээр зүйлсээс гадна миний цүнхэнд байнгын авч явж байдаг пүүз, бэлтгэлийн хувцас, шорт, бодоолог, өвдөвч, тохоовч гэдэг зүйлсүүд байнгын явж байдаг. Сонирхолтой байдлын үүднээс та бүхэндээ авч явж байгаа зүйлсүүдээ бас нэгийг хэсгийг бас танилцууллаа.